Дэвид, баяр хүргийн найз минь. Чамаас илүү ахин хэлээ. Чамаас илүү энийг хүртэх хэрэгтэй хүн байхгүй. Гараач хоод ахмад нь би. Чамд байхгүй. Байж тэр юу вэ? Юу хаана? Энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ сонирхолтой мэдээлэлтэйгээр дахин уулзж байгаадаа таатай байна. Ингээд өнөөдрийн кино томьёо эхлүүлцгээе. Стивен Спилбергийн Disclosure Day кино Америкийн бокс офисыг тэргүүлж, найруулагчийн замналд шинэ түүх бичив. Стивен Спилбергийн шинэ кино Disclosure Day 2026 оны 6 дугаар сарын 12-нд Америкийн кинотеатруудад нээлттэй хийж, өнгөрсөн 7 хоногийн бокс офисын тэргүүн байрыг эзлэв. Universal Pictures-ийн мэдээлснээр кино зөвхөн Америк, Канадын зах зээлээс 44 сая $, олсон бол 73 орны зах зээлээс 48.9 сая $, олж, дэлхийн хэмжээнд нийт 92.9 сая $-ыг цуглуулж чаджээ. Тус кино Спилбергийн өөрийн анхны санаан дээр суурилсан кинонууд дотроос дотоодын зах зээлээс хамгийн өндөр нээлтийн орлого олсон кино болж байна. Энэхүү амжилт нь мөн Спилбергийн Amblin компани их төслүүд дотор хамгийн өндөр нээлтийн орлоготой кино болсон гэж Hollywood Reporter мэдээлжээ. 145 минутын урттай уг кинонд цаг уурч кибер аюулгүй байдлын мэргэжилтэн 2 харь гаргийн биетийг олон нийтэд илчлэхээр оролдох ба засгийн газрын дэргэдэх нууц алба бүхий дараагаар саад хийж байгаа тухай өгүүлэх ажээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд Emily Blunt, Josh O'Connor, Colin Firth, Eve Hewson, Colman Domingo нар багтжээ. Үнэн та бүхэнд хамаатай. Үл танигдах би тэлэрсэн байна. Камерт үлдсэн дүрсийг харцгаая. Энэ бол илчлэлтийн өдөр. Rotten Tomatoes сайт дахь шүүмжлэгчдийн үнэлгээ 80-81%, CinemaScore буюу кинотеатрын үзэгчдийн үнэлгээний сайт дээр би гих үнэлгээг тус авсан нь хүлээлттэй харьцуулахад дундаж үзүүлэлт болсон хэмээн ажиглагчид бичиж байна. Кино нийтдээ 115 сая $-оор бүтэж, маркетингийн зардалд 80 сая $, үржихэд байгаа ба дэлхийд дахинаас дор хаяж 300 сая $, цуглуулж байж, ашигтай төсөл болно хэмээн студийн зүгээс тооцоолжээ. Obsession кино Focus Features-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээл боллоо. Кари Баркерийн карьерийн анхны бүтээл аймшигын төрлийн Obsession кино дэлхийд дахинаас 224.7 сая $-ын орлого олж, Focus Features-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой кино болсныг Deadline мэдээллээ. Энэ амжилтаараа уг кино 2019 оны Downton Abbey киноны тогтоосон 194.6 сая $-ын өмнөх дээд амжилтыг давсан байна. Хамгийн гайхалтай нь Obsession ердөө 750 мянган $-ын төсвөөр бүтсэн ба зардаг орлогын харьцаагаар маш ховор тохиолдох үзүүлэлт болоод байгаа юм. Кино 4 дахь 7 хоногтоо 25.6 сая $, цуглуулж, өмнөх 7 хоногоос ердөө 7%-аар буурсан нь аймшигын киноны түүхэнд 4 дахь 7 хоногийн хамгийн их орлого, хамгийн бага уналтын рекорд боллоо. Урд нь энэ рекордыг 1999 оны Blair Witch Project кино эзэмшиж, 9%-аар буурсаар 24.2 сая $, цуглуулж байжээ. Өөр нэг сонирхолтой баримт нь Obsession кино Стивен Спилбергийн E.T. The Extraterrestrial киноноос хойш нээлттэй хийсэн 2-3 дахь 7 хоногтоо орлого нь өссөн анхны кино гэж тооцогдож байна. Focus Features уг киног Торонтогийн кино наадмаас 15 сая $-оор худалдан авсан бөгөөд кино наадмаас худалдан авсан кинонуудын дотроос хамгийн өндөр орлоготой кино болоод байгаа юм. Хятадын Dear You кино 250 сая $-тай ойртож Европ төвд гарахаар боллоо. Гэр бүлийн сэдвт драм төрлийн уран сайхны кино Dear You Хятадын дотоод зах зээлд 246.1 сая $-ын орлого цуглуулж 2026 онд нээлттэй хийсэн хятад кинонууд дундаас амжилтаараа 2 дугаарт жагслаа хэмээн Variety мэдээлв. Найруулагчаар Лан Хончун ажиллаж, Ли Синтун, Ван Янтун нарын тоглосон уг кино Чаошан аялгаар бүтээгдснээс гадна Чаопи буюу загтлаар мөнгөн шилжүүлэг хийдэг байсан уламжлалыг киноны гол агуулга болгон нэгэн гэр бүлийн түүхийг өгүүлдэг. Чи тэр баримтыг ханаас олоо вэ? Эмээ өгсөн юм. Бансаны эхнэр байна уу? Захиа иржээ. Ээжээ захиа ирсэн. Захиа ирлээ. Дахиад уу? Дэргэл сартай шөнөөр заваа сэлүүрдэн явахдаа чамаага бодох төдийд дэргэд минь санагдана. Би биенээ хайрлан хүндэлсэн сэтгэлээр нэг хүн мэт амьдрах болтугай. Тэр 1960 онд өөд болсон. Кино ердөө 2 сая $-ын төсвөөр бүтсэн боловч Хятадын Douban сайтад 10 оноос 9.2 оноо бүхий үнэлгээ авсан нь сүүлийн 10 жилийн Хятадын кино зах зээлд дээгүр бичигдэх үзүүлэлт болжээ.
Энэхүү дотооддоо өндөр амжилт үзүүлээд байгаа уг киноны Их Британи, Ирланд, Францад гаргах эрхийг Их Британий Trinity Cine Asia компани аваад байгаа 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон Шанхайн олон улсын кино наадмын нээлтээр аль биесээр зарлав. Одоогоор Их Британи, Ирландд 6 дугаар сарын 26-нд нээлттэй хийх бөгөөд үүний дараа Францад нээлттэй хийх товтой бөгөөд Азийн бусад орнуудад 6 дугаар сарын 18-наас эхлэн гарч эхлэх юм. Дээр юу киног хямд төсөвтөөч асар их амжилт олсон төслийн өөр нэгэн жишээ хэмээн Hollywood Reporter онцолсон бол орон нутгийн аялгаар бүтээгдсэн том од оролцоогүй киноны эрэлт нэмэгдэж байгааг харуулсан сонгодог жишээ боллоо хэмээн шинжээчид бичиж байна. Дэвид Бекхэм Hollywood-ийн алдрын гудамд өөрийн нэртэй одтой боллоо. Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм 2026 оны 6 дугаар сарын 12-нд Hollywood-ийн алдрын гудамд дах 2849 дахь од болж нэрээ сийлүүлв. Түүний од спорт, entertainment гэх ангилалд багтаж Hollywood Boulevard-ийн 6819 дугаар хаягт байрлах Ovation Hollywood цогцлбарын өмнө суулгагдсан байна. Ёслолын үеэр жүжигчин Том Круз мэдчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ Бекхэмийн 1998 оны дэлхийн аваргын үеэрх голыг дурсан хэдэн 10 жилийн дараач хүмүүсийн санаанд хадгалагдаж үлдсэн үйл явдал байсныг тодтогов. Дэвид, баяр хүргэе найз минь. Чамаас илүү ахин хэлье. Чамаас илүү энийг хүртэх хэрэгтэй хүн байхгүй. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр гэргий Виктория Бекхэм, тэдний хүүхдүүд Рамана, Круз, Харпер нар ирсэн боловч том хүү Бруклин Бекхэм оролцоогүй нь хэвлэлийнхний анхаарлыг дахин татлаа. Энэхүү ёслол Америкт болж байгаа 2026 оны дэлхийн аваргын анхны тоглолтод яг нэг өдөр зохион байгуулагдсан нь бас нэгэн онцлог үйл явдал боллоо. Дэвид Бекхэм хөл бөмбөгөөс зодог тайснаас хойш 6 жилийн дараа Netflix, Disney Plus, Amazon зэрэг платформд бүтээл хийдэг Studio 99 Production компанийг үүсгэн байгуулж кино урлагийн салбарт хөл тавьсан билээ. Стивен Спилберг Джеймс Бондын киног найруулах хүсэлтэй байсан ч хадгалдсан хариу авчээ. Disclosure Day киноны сурталчилгааны аяны үеэр Спилберг The Resties Entertainment подкастт оролцсон юм. Тэрээр 1975 онд Jaws киног амжилттай бүтээснийхэн дараа Джеймс Бондын франчайзын продюсер Каби Броклид хандаж Бонд киног найруулах хүсэлтэд илэрхийлсэн гэдгээ дурсав. Доктор Ноуг үзээд л би Джеймс Бондыг найруулах мөрөөдөлтэй болсон юм. Гэтэл тэд намайг жинхэнэ урамгүй болгосон. Яагаад? Шалтгааны ногт хэлээгүй. Дараа нь би оддын дайны нээлттэй ажиллаар Хавайд очиод байхдаа Жорж Лукастай далайн эргээр алхангаа Каби Броклигийн талаар Бондыг найруулах хүсэлтээс мань татгалцсан талаар хэлсэн юм. Гэтэл Жорж надад Бондоос дээр санаа байна. Индиана Смит гэж хэлсэн юм. Анхандаа тийм нэртэй байсан юм. Тэгээд надад Индиана Джонс цувралын санаагаа хэлснээр би энэ ажлыг авч байсан юм. Подкастын үеэр Спилберг мөн Harry Potter-ийн анхны киног найруулах саналаас татгалцсан шалтгаанаа гэр бүлийнхэнтэй цаг зарцуулж хамт байхын төлөө байсан тухайга дурдв. Хэдийгээр нэгэнт өнгөрсөн сонголт байсан ч одоо эргэн харахад татгалцсан нь зөв байсан гэдгээ тэрээр онцолжээ. Callum Turner дараагийн Джеймс Бонд болох уу? Жүжигчин Callum Turner болон Pop-од Dua Lipa нарын хормын талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа энэ үед жүжигчин залууг дараагийн Джеймс Бондын дүрд тоглож магадгүй гэх шинэ яриа өрнөд байна. Daniel Craig-ийн бүтээсэн Тэг 7 нууц ажилтны сүүлчийн кино болох No Time to Die 2021 онд нээлттэй хийснээс хойш шинэ Джеймс Бондын дүрийг хэн бүтээх вэ гэсэн асуулт кино сонирхогчдын дунд тасралтгүй яригдсаар ирсэн. Харин 2026 оны 5 дугаар сарын 14-нд Amazon MGM студ шинэ Бондын сонгон шалгаруултыг аль биесээр эхлүүлж нэрт кастинг найруулагч Нина Голдыг уг ажлыг удирдахаар томилсноо зарласан юм. Одоогоор студи ямар нэгэн аль биесны богино жагсаалт танилцуулаагүй байгаач салбарын их сурвалжууд болон хэвлэлүүдийн мэдээснээр Австралийн жүжигчин Джейкоб Элорди, Британий жүжигчин Callum Turner, мөн Aaron Taylor Johnson зэрэг нэрс хамгийн хүчтэй яригдж байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Callum Turner-оос Джеймс Бондын тухай асуулт байнга асууж байгаа бөгөөд тэрээр энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй хэмээн хошигнон хариулжээ. Гэсэн ч түүнийг шинэ Тэг 7 болох магадлалтай жүжигчдийн нэг гэж олон нийт кино шүүмжлэгчид үзсээр байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Тэнгис кинотеатр Toy Story 5 киног онцолж байна. Disney болон Pixar студийн Toy Story 5 киноны нээлт 2026 оны 6 дугаар сарын 9-нд Лос Анжелес хотноо болж дуучин Taylor Swift үзэгчдэд гинтийн бэлэг барьлаа.
Тэрээр кинонд зориулан бичсэн I Knew It, I Knew You дууга анх удаа тайзнаа амьд тоглолтоор хүргэж, дараа нь алдарт хөгжмийн зохиолч Randy Newman-тай хамтран You Got a Friend in Me дууг дуэтээр дуулсан нь арга хэмжээний онцлог мөч болов. Киноны урьдчилсан үзүүрийг үзсэн шүүмжлэгчид эерэг сэтгэл үлдээж, зарим нь уг бүтээлийг цувралын хамгийн амжилттай ангиудын нэг болох 2-3 дугаар ангитай энэ зэрэгцгүүц хэмээн дүгнжээ. Toy Story 5 кинонд Tom Hanks, Woody, Tim Allen, Buzz Lightyear, John Cusack, Jesse-гийн дүрдээ дахин дуу оруулсан бол хошин жүжигчин Conan O'Brien шинэ дүр болох Smarty Pants-д дуу оруулжээ. Найруулагч Andrew Stanton-ы бүтээсэн энэхүү шинэ анги нь уламжлалт тоглоом болон дижитал технологийн өрсөлдөөн шинэ үеийн төхөөрөмжүүдийн нөлөөг харуулсан үйл явдлаар өрнөх юм. Toy Story 5 кино дэлхийд дахинд 2026 оны 6 дугаар сарын 19-ноос гарч эхэлнэ. Унтраагаарай. Болтгүй мэдрэхгүй байна. Миний хуруу пластик штэ. Хараач хоод ахмад нь би. Чамд байхгүй. Байж тэр юу вэ? Юу хан. Ой. Ярилцмаар байна төхөөрөмж. Битгий хөр Джессика. Яна. Хорой төв хэлж гэлээ. Жигмиг өгнөө. Бишээ хонгор минь зүгээр өгөх. Чи Боныг хинээс ч илүү мэднэ. Мэдрэмж чи юу гэж байна? Бидний цаг арай дуусаагүй. Эмэлт хүч хэрэг болно. Spider-Man Brand New Day киноны тасалбар 6 дугаар сарын 17-нд худалдаанд гарна. Sony Pictures болон Marvel Studio Spider-Man Brand New Day киноны урьдчилсан захиалгын тасалбар 2026 оны 6 дугаар сарын 17-ноос худалдаанд гарахыг аль биесээр зарлалаа. Жүжигчин Том Холланд уг мэдээллийг баталгаажуулсан бөгөөд энэ өдөр шинэ трейлер цацагдж, Нидерландын Амстердам хотод дэлхийд даяарх шүтэн бишрэгчдэд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулагдах төлөвтэй байгаа талаар их сурвалжуудын мэдээнд дурджээ. Сайн уу? Намайг Питер Паркер гэдэг. Чи намайг санахгүй байгаач бид танилуд байсан. MIT сурах эхний өдөр гэхээр итгэж чадахгүй нэ. MJ аль вэ? Амьдралдаа байгаагүйгээр жаргалтай байгаа юм шиг царай л та. Нэг муу юм болоод тэрийг зогсоох ганц арга нь бүх хүн өөрийгөө мартуулах болж таарсан. Би бол Spider-Man. Киноны үйл явдал нь Spider-Man No Way Home-ийн дараах цаг хугацаанд өрнөнө. Доктор Стрэнжийн шившлэгийн нөлөөгөөр дэлхийд даяар Питер Паркерийн тухай бүх дурсамж үгүй болсны дараа тэрээр Нью-Йорк хотод ганцаараа амьдарч бүтэн цагаар гэмт хэрэгтэй тэмцсэн Spider-Man-ийн амьдралыг өргөжлүүлж байгаагаар түүх эхлэх юм. Киноны шин трейлер цацагдахаас өмнө хэд хэдэн хэсгүүд цахим орчинд алдагдсны дараа Sony Pictures компани YouTube болон X зэрэг платформ дээр зохиогчийн эрхийн шаардлага тавьж холбогдох контентуудыг устгуулсан байна. Spider-Man Brand New Day киног найруулагч Destin Daniel Cretton найруулсан бөгөөд тус кино MCU буюу Marvel Cinematic ертөнцийн 2026 оны анхны театрын нээлтүүдийн нэг болох юм. Кино 2026 оны 7 дугаар сарын 31-нд дэлхийд даяар нээлттэй хийхээр товлогджээ. Грета Гервигийн Narnia кино Netflix-ийн хамгийн хүлээгдэж байгаа бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Barbie, Little Women зэрэг бүтээлээрээ танигдсан найруулагч Грета Гервигийн найруулж байгаа Narnia The Magician's Nephew кино Netflix-ийн ойрын жилүүдийн хамгийн хүлээлттэй төслүүдийн нэг болоод байна. Уг бүтээл нь Clive Staples Lewis-ийн алдарт Нарниагийн түүх цуврал номын цаг хугацааны хувьд эхний түүх болох шидэдний зээ зохиолоос сэтвэлсэн бөгөөд Нарниа ертөнц хэрхэн бий болсон тухай өгүүлэх юм. C.S. Lewis-ийн номнууд гайхалтай л да. Би багасаа л дуртай байсан. Хүүхэд насны маань хамгийн чухал 2 ном бол Little Women, Нарниагийн цувралууд. Тэгэхээр миний хувьд эдгээр номыг кино болгох үнэхээр сэтгэл догтлон мөртлөө айдас төрүүлсэн ажлууд болж хуурч байгаа юм. Миний харуулах ёстой зүйл бол миний бодлоор юу л да? Жижигхэн зүйл. Өчөөхөн. Би энийг ичидийн байлгамаар байна. Яг л ичид мэдрэгдэхэр хиймээр байна. Кинонд Emma Mackey цагаан шулмын дүрийг бүтээж байгаа бол Carey Mulligan, Daniel Craig, Meryl Streep болон бусад нэр хүндтэй жүжигчид оролцож байна. Анх 2026 оны сүүлээр нээлттэй хийхээр төлөвлөж байсан ч Netflix хуваараа шинчилж 2027 оны 2 дугаар сарын 12-нд дэлхийн кино театруудаар 2027 оны 4 дугаар сарын 2-нд Netflix платформоор үзэгчдэд хүрэхээр болсон байна. Грета Гервигийн хувьд энэ төсөл нь Barbie киноны амжилтын дараа хамгийн том бүтээлүүдийн нэг бөгөөд сонгодог уран зөгнөлт ертөнцийг шинэ үеийн үзэгчдэд дахин хүрэхээр зорж байгаа чухал бүтээл гэж хэвлэлүүд дурджээ.
Хойд Америкийн бокс офис өнгөрсөн 7 хоногийг бодвол харьцангуй бага өөрчлөлттэй байлаа. Ингээд бокс оффист өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийж хүч төрөн орж ирж байсан Masters of the Universe 8,925,213 долларын ашиг болж нээлттэй хийсэн 2 дахь 7 хоногт 46,987,310 долларын ашигтайгаар жагсаалтын 5 дугаарт бичигдлээ. Хэдий би хэдэн жил дэлхий дээр гадсан ч гэлээ. Гэртээ эргэж ирэх оролдлого болоогүй юм шүү. Эскалтар гэр бүлийг минь үгүй хийж. ертөнц сүүдрээс минь дагжих болно. Энийг нь зодоон хүсчээ. Чи хүн болгондод өөрийгөө өөр гаригаас ирсэн гэдэг. A24 студийн Backrooms нээлттэй хийгээд 3 дахь 7 хоногт 11,521,998 долларын ашиг олж нийтдээ 160,295,784 долларын ашигыг Хойд Америкийн зах зээлээс олоод байна. Би нэг юм олсон. Дэлгүүр дотор. Сайн уу? आपको खुश आमदीद कहते हैं। Хүн байна уу? Бурхан минь. Намайг татаарай. Кларк дуулж байна уу? Болохгүй байна. Энэ яг юу юм бэ? Үдсгэлэнтэй байгаа биз? Хүн байна уу? Scary Movie 6 нээлттэй хийсэн 2 дахь 7 хоногт үзэгчдийн давлгаанд дарагдсан хэвээр байна. Paramount Pictures-ийн энэхүү инээдмийн бүтээл өнгөрсөн 7 хоногт 14,203,348 долларыг олж нийтдээ 84,293,990 долларын ашигтайгаар 3 дугаарт жагсжээ. Навшигч. Бурхан минь, энэ нэмэгтэй хутгалчихлаа. Би дэргээд ирлээ. Сайн уу ээжээ? Та ястаа хөвгий харагдаж байна. Сэнди. Сайн уу? Бид Халлоуны үдшилтэд гэж дуулаад бидэн дуух юм онцгой хөгжим эрлэл ижил хүүснүүдийн тоглоом бий. Энэхэ болооч. Түгээрээ халиугүй. Ээжээ, та надад тайрсан гар өгчихлөө. Талархснаа илэрхийлэх юм артав. Надад туслаач дээ. Туслаарай. Хүүхэн гой. Би дамарч байна. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийд. Өөлөгч юм бэ? Obsession дахин гайхшруулсаар байна. Focus Features студийн рекорд тогтоогоод байгаа энэхүү кино театруудын дэлгэцний гараад 5-7 хоног болж байгаач 19,815-ын ашиг олж нийтдээ 188,390,980 долларын орлоготойгоор 2 дугаар байрт жагсаж дахин дэвшжээ. Ники, хүлээ. Би чамаас асуух гээд. Юг. Энэ хорвоо дээр хинээс ч илүү намайг хайрлаасай. Ойлаасны мөчөр нахиалуулж чадах тийм л хайр. Та хоёр гэнэт үерхсэн нь гайхмар шүү. Галзуу болзоо. Бурхан минь, чи тэрэнд ямар шивчлэг ашиглаж гав? Би чамд хайртай. Хайртай. Чангаар хэл. Би чамд хайртай. Ингээд найруулагч Стивен Спилбергийн хүлээлт өндөртэй байсан бүтээл Disclosure Day нээлттэй хийж жам ёсоор нээлтийн 7 хоногт 44,530,925 долларын ашигтайгаар Хойд Америкийн бокс офис жагсаалтыг тэргүүллээ. Юуг нь авчихсан? Нууцын. Өнөөдрийн
Цаг агаар өнөөдрийн Би ойлгоод байна. надад юу болоод байгаа юм бэ? Хүмүүс үннээр цангаж байна. Энэ үнэн дэлхийд дахин тогтсон тэг журмыг оронгоор нь эргүүлнэ. Тэд яагаад ингэж байгаа юм? Зөв цаг нь ирэхээр бүгд ойлгомжтой болно. Юу ч болсон бай. Битгий орхиорой. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Таалагдсан гэж найдаж байна. Дараа дахин уулзлаа. Баяртай.